Төмрийн аюултай үеийг жил бүрийн 3 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 10, 9 дугаар сарын 20-оос 11 дугаар сарын 10 хүртэл захилдаг. Улсын хэмжээнд энэ оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 12 аймгийн 58 сум нийслэн 3/4-т нийтдээ 87 удаагийн ой хээрийн галдан бүртгэлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.6%-аар өссөн мэдээд байна. Дээрх ой хээрийн галдан өмөрт урьдчилсан байдлаар хойно 47 мянган га талбай, хээрийн 701 мянган га талбай буюу нийтдээ 748 мянган га талбай шатад байгаль орчинд хохирол учирсан байна. Одоогоор хаврын хуур ажилтны зэрэгэлт өндөр, ой хээрийн төмөр гарах өндөр эрсдэлтэй байгаа тул иргэд та бүхнийг сэрэмжтэй хариуцлагатай байхыг зөвлөж байна. Иргэн та төмрөөс хамгаалах төмөртэй тэмцэх талаар дараах үүргийг хүлээнэ. Хог хаягдал өвс шатаахгүй байх, төмрийн хуурашилт ихтэй үед ой хээр ил задгаа гал төлөхгүй байх. Түлсэн гал асаасан шүдэнд татсан тамхины гал цог нурмыг бүрэн унтраах. Үнс нурмыг зориулалтын битүү тагтаа савнахыг хадгалах. Тэврийн хэрэгслийн яндан оч баригчтай болгох. Гэр, хашаа, малын хорооны гадуур төмрөөс хамгаалах зурвас татаж урьдчилан сэргийлэх. Иргэн бүр хариуцлагатай байвал хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан ой хээрийн төмөр гарахгүй байх бүрэн боломжтой.